дарга мэдээлэл. Засгийн газраас орон сууцчлалтын банк байгуулж үндэсний орон сууцчлалтын корпорац байгуулах санаачлаг гаргасан нь энэ 7 хоногийн парламентын анхаарал татсан сэдв болж байна. За арилжааны банкудад үүссэн ипотекийн очир дарааллыг шийдвэрлэж зорилтод бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөнгөлөлттэй зээл гаргана хэмээн засгийн газраас улсын хурал руу хуулийн төслүүдийг оруулж иржээ. Төрийн банк уулын төрийн эзэмшлэх боловч одоо засгийн газарт зөвхөн орон сууцны чиг үүрэгтэй ажиллах банк шаардлагатай болжээ. Яг үүн шиг хөгжлийн банкыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулж байсан төвхтэй. Гэвч хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлүүд донд амжилттай хэрэгжсэн зээл тун цөөхөн байдаг. Авсан зээлээсээ болж дээлээ нөмөрч авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн жишээч цөөнгүй бий. Эдийн засгчдын зүгээс орон сууцчлалтын банк байгуулах засгийн газрын санаачлаг Монголын нийгэмд сайн шийдэл авчрахгүйг онцолж байна. Хөгжлийн банкыг бол Монгол улсыг хөгжүүлэн жигтэйхэн сайхан болгох чинь дэлхийд ийм жишг байдаг гэж байгаад байгуулсан. Өнөөдөр бол асар олон их найдаар хэмжигдэх мөнгөн дүнтэй зээл гаргацсан. Тэрийг авч чадахгүй улс орны хөгжилд одоо хоолойд нь тэгэлдсэн яс шиг ингээд байж байгаа. Дээр нь нэмээд одоо барилгын санхүүжүүлэх, барилгын ипотекийг санхүүжүүлэх одоо төрийн банк байгуулна гэдэг бол бас яг энэний араас явна гэсэн үг. Тэгэхээр манай энэ улс төрчид бол ард түмний амьдрал дээр проблем дээр нэгж тоглодог. Зарим нь мэдээд хийж явах шиг, зарим нь мэдгүйгээр хийж явах шиг. Жишээ нь та 12%-тэй төрөөс зээл авна. Та 18-аас 24%-тэй арилжааны банкны арилжааны зээл авна. Ингээд энэ хоёрын бизнес өрсөлдөд явна гэж айгүй хэцүү шүү дээ. Тийм боос төр өөрөө шудраг бус өрсөлдөөний бий болгож өгөх гэдэг шүү. Тэгээ моз тэртээ бид төрийн банк, нооск, тооск, мик тэгээ би бол хөвдөө энэ үйлсийн төсөл дэмжихгүй. Бид нар бол гаднаас 6-аас доошгүйтэйгээр мөнгө олж ирч чадахгүй. Тэгэхээр төсөв дээр ачаал авах уугүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ хүний зөрүүг явах вэ? Монгол улсын зах зээлийн хөө 16% байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ хоёр асуудал дээр төвлөрөх ёстой. Гурав дахь гол энэ хоёрын зангилаа нь миний харж байгаагаар яг өнөөдөр Монгол улсын улс төрийн нөхцөл байдал, засаглалын чадвар, авилга хэлэх болын байдал энэ байгаа үед бид нар яг энэ банкыг байгуулад амжилттай ажиллаж чадахгүй юу гэдэг асуудал. Иргэдэд ипотекийн зээл олгох зорилгоор Монголын ипотекийн корпорац, төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац зэргийг байгуулж исэн бол төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор хөгжлийн банкыг байгуулж исэн төвхтэй. Гэвч өнөөдөр энэ олон төрийн байгууллагын ажил ипотекийн зээлийг зорилтод бүлэгт хүргэж чадаагүй лээ. Тиймээс үндэсний орон сууцны корпорац байгуулж төрийн болоод нийслэлийн орон сууцны корпорацуудыг татан буулгахаар шийдсэн гинэ. Үндэсний орон сууцны корпорац гэж одоо байгуулагдсанараа дахин нэг шинэ байгууллага байгуулах гэдэг асуудал ердөө биш. Өнөөдөр ажиллаж байгаа төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац за Улаанбаатар хотод маш олон одоо орон сууцтай холбоотой нэртэй Улаанбаатар орон сууцчлалтын одоо менежмент төлөв компани. Энэ компани байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах, нэгтгэх, давхардал одоо чиг үүргийг арилгах ийм одоо зорилготой. Өнөөдөр одоо жишээ нь нийслэл Улаанбаатар хотод төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац бусад энэ байгууллагууд нийлээд бараг 200 гаруй ажилтан албаагч нар ажиллаж байна. Үүнийг л бид нар одоо цомхон нөгөө төрийн данхаар бүтцийг одоо чөлөөлөе гэсэн ерөнхий сайдын одоо гаргасан санаачлагын хүрээнд энэ хуульч гэсэн одоо орж байгаа онцлогтой. Засгийн газраас яаралтай гормоор өргөн барьж хилцүүлж эхэлсэн орон сууцчлалтын банк байгуулах болоод үндэсний орон сууцны корпорац байгуулах төслүүдийг сөрөг хүчний бүлэг дэмжихээ мэдгдсэн. Гэхдээ бүлгийн одтой шийдвэр гараагүй учраас эсэргүүцэгч нээлттэй хуулийн төслийг пүрэв гарагт чуулганаар хилцгэсхийг нь шийдэх юм а.